Нийслэлийн хангул дүүрэгтээ эрчимчсэн мал аж ахуй эрхэлж цэвэр сүүгээр нийслэлчүүдийг хангадаг 80 гаруй аж ахуй нэгж байдаг бөгөөд энэ салбарт 400-аар иргэн ажиллаж байна. Хангул дүүргийн 12 дугаар хорооны фермер төвшин жаргалын хувьд 8 жилийн өмнөөс фермерийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Нийт 100 гаруй хүртэ бөгөөд өнөөдрийн байдлаар 28 үнээс ааж өдөрт 150-аас 160 литр сүү нийслэлчүүдэд нийлүүлж мөн 3-аас 4 хүнийг ажилдаа орлоготой байлгаж байна. Түүний хөдөлмөрийг үнэлж нийслэлийн тэргүүний фермерээр тодруулсан юм. За би ингээд 2008 оноос эхлээд одоо хүртэл хүрийн фермер эрхлээд явж байна. Тэгээ одоо яг дүүгээ 3-д цүүг нийлүүлдэг, өнжөөд нь 340-50 литр сүү нийлүүлдэг. Сэтгэл бол их өндөр байна. Тэгээ миний одоо 8-9 жилийн хийсэн хөдөлмөрийг үнэлж нийслэлийн тэргүүний фермер болсон би одоо их баяртай байна. Түүнчлэн 12 дугаар хорооны фермер Цээлэж авыг нийслэлийн тэргүүний фермерээр тодруулсан. Фермер Цээлэж ав сүүний чиглэлийн 2 төрлийн үйлдвэрийн 100 гаруй үхэртэй бөгөөд одоогоор 31 үнээс ааж хоногт 200 орчим литр сүү нийслэлийн худалдааны төвөд сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Одоо эд үедээ бол нэг үхэр 7-оос 10 литр сүү авна. Тэгээд одоо бас одоо бол өхөр ширэг нь арай бага татарч гисэн. Өхөр жаахан бага сүү бол бага гарч байгаа. Тэгтээ одоо нэг 180-аас 200 орчим литр сүү өдөртөө. Тий, 200 литр сүү. Цааш нийлүүлж зэлж байгаа. Апугийн сүүний үйлдвэр сүү одоо миний Монгол сүү хувьцаат компани. Мон сүү гэсэн ийм 3 үйлдвэрт одоо ингээл. Тэр чинь ээжээр авдаг юм л да. Цээлэж байгаа ч бас энэ хавьда багш одоо сургууль өмчгч ажлыг бас давхар хийдэг гэж байна. Тэгээ олон одоо шин залуу фермерүүдийг бас төрөлх болтгоо. Тэгээд ер нь эко хүнс эко дүүрэг болох гэж байгаа. Эко хүнс энэ анхны ямар нэгэн химийн орцгүй энэ үйлдвэрүүд бид дэмжих ёстой юм байнамаа. Тэгээ энэ жил энэ амар хэдл хаан үйлдвэрийн 2400 орчим тонн хөтөмс хүнсний ногоо бараж авсан байна. Тэгээ дээр нь одоо манай аж ахуйн том фермерүүд маань ажиллаад ингээд сүү өндөгөөрөө ингээд ард түмнийг хангаж энэ бол их том амжилттай бий болсон чинь. Нохой жилийн босгон дээрх хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа дээрх 2 фермерээс гадна хангул дүүргийн 14 дугаар хорооны фермер жаргал тогтохыг нийслэлийн тэргүүний фермерээр 14 дугаар хорооны тариаланч наран цэцэг 13 дугаар хорооны тариаланч ганц зогт нарыг нийслэлийн тэргүүний тариаланчаар тус тодруулж урамшуулсан юм а.